төрүүлсэн үрээ хог мэт хаяж байгаа аимшигт явдал олширч байна. Энэ бол ураг төрлийн хүчингийн асуудал юм. Ардын багш сурагчдаа гар хүрэх мөн сургуулийн орчиндөө сурагчид аюулгүй байж чадахгүй байгаамаа. Бид энэ удаа хонхны баяр руу, лонхны баяр руу гэсэн сэдвийг өдгөөр бэлтгэлээ. Зайсан дах насанд хүрээгүй ангид хүмүүжиж байгаамаа. Гэхдээ ирээдүй бол өнөөдрийн үр дүн. Сайн байцгаана үзэгчдээ, их орон Монголын үндэсний телевизээс хүүхдийн эрхийн асуудлыг хүндэн хүргэдэг өнөөдөр ба ирээдүйн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. Бид энэ удаа гэр бүл салалт хүүхдэд ямар хор уршигтай байдаг талаар, мөн гэр бүл салалтын гол золиос нь хүүхэд байдаг талаар хүндэн хүрэхээр бэлтгэлээ. Эцэг салахаарч хүүхд ямар өмөржөлтэй болж яаж өсөх вэ? Тэгэл эцэгхэн салвал тэгэл хүүхэд л охирч үлдэн шүү дээ. Гэр бүл сална гэж чинь хүүхдийг өнчрүүлнэ. Ямар хэрэг байх вэ? Тэгэл одоо мэдээж эцэг их хүүхд гэдэг чинь тэгэл буруу замаар явна. Нэг нь ихийг яндагаа, нэг нь эцгийг яндагаа. Тэгэл тэр чинь амьдрал биш болно шүү дээ. Хүүхдийн өмөржөлч юм уу шүү дээ. Зэцтэй хүүхэд л охирч үлдэн. Улс орнуудын нийгмийн хөгжил нь гэр бүлээс, гэр бүлийн хөгжил нь хүнээс, хүний хөгжил нь хүүхдээс шууд хамаарах болсноор гэр бүлийн ариун байдал, үнэт зүйлс, ёс билэгдэл, дэг журам зэрэг нь нийгмийн төдийгүй хүүхдийн хөгжилд чухал байр суурийг эзлэх болсон. Угтаа бол Монгол орны хувьд гэр бүлээ дээдлэх, эцэг эхээ хүндлэх, асрах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх эртний нандин уламжлалтай ард түмэн. Сүүлийн үед тоонот гэрт толгой холбож, сайхан амьдрал зохионо гэж нэг гэрт орчход төд удалгүй болж бүтэхгүй хэмээн хоёр тишээ болох нь нийгэмд олширсан байна. Гэр бүлийн ариун нандин холбоо үн цэнийг дээдлэн эрхмэлдэг, даган сахин мөрддөг соёл заншил бидний зүрх сэтгэлд байдаг. Гэтэл ардчил үргэлжлэн сүүлийн 20 жилд залуучуудын дунд ханаа сонгон амьдрах, гэр бүлийн нандин холбоог эрхмэлэх нь нэгдүгээр зэргийн тулгымцсан асуудал болоод байгаа юм. Ардчлал эрхчлөлөг залуучууд маань хэтрүүлэн ойлгож, үүнтэй холбоотойгоор гэр бүлийн үнц нь ариун нандин холбоог ухамсарлахаа болж, бараг л өнөөдөр хараад маргааш суух, эсвэл санаандгүй бэлгийн харьцаанд орон жирэмсэлснээс болж гэр бүл зохион, хүчээр шахуу амьдрах нь жирийн үзэгдэл болсноос залуу гэр бүлүүдийн дунд сүүлийн үед салалт ихсэж байгаа юм. Үүний тод жишээ судалгаанаас үзвэл шүүхээр шийдвэрлэгдэж байгаа гэр бүлийн маргаантай хэргийн тоо 2007-оос 2010 онд байнга өссөн бол 2011-ээс 2012 онд буурсан үзүүлэлттэй байна. Сүүлийн 3 жилд улсын хэмжээнд гэр бүлийн тухай хуулиар 2010 онд 4732, 2011 онд 4449, 2012 онд 3878, нийт 13059 хэрэг шийдвэрлэжээ. Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар анхан шатны шүүхээр хянан шийдвэрлсэн нийт иргэний хэргийн 15.2% нь гэр бүлийн эрх зүйн маргаантай хэрэг байсан байна. Гэр бүлийн маргаантай нийт хэргийн 78.3%-ыг гэрлэлт цуцлах маргаантай хэрэг эзлэж байсан байна. Гэр бүл салалтын шалтгааныг авч үзвэл 54% нь итгэл алдарсан, 47.3% нь санхүүгийн бэрхшээлтэй, 41.3% нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэсэн судалгаа байдаг байна. Мөн гэр бүлээ цуслуулж байгаа өрхийн 70% нь тгээс 15 насны хүүхэдтэй байдаг байна. Өнөөгийн нийгэмд бол бас нэг томоохон асуудлуудын нэг нь бол энэ гэр бүлийн салалт, гэр бүлийн докторгүй байдал бас их нөлөөлж байгаа. Энэ гэр бүлийн докторгүй байдал маань маш олон хүчин зүйлээс бол ерөөдөө хамаарч байна. Нэгдүгээрт бол нийгмийн хүчин зүйл гэдэг зүйл бол байна. Өнөөдрийн хүмүүсийн амжиргааны төвшин, боловсролын төвшин, дээрээс нь ажил мэргэжлийн онцлогоос хамаарат нийгэмдэр бол гэр бүл салахад бол шалтгаан болж байгаа зүйлүүд байна л да. Ер нь хамгийн гол шалтгаан нь бол нөгөө хувь хүмүүсийн хоорондын өөрсдөө өөрсдөө ойлголцож чадахгүйгаасаа болоод асуудлаа өөрсдөө ойлгуулж чадахгүйгаасаа болоод нэлээд их салж байгаа. Энийг би юу гэж хэлэх гээд ирэхээр гэр бүлд болж байгаа хүмүүс маань бие бинийгээ дутуу таньж, дутуу ойлгож, өрөөсгөл хандах, эсвэл бүр хийсвэрээр дэвэргэн сэтгэлээр баян хүнтэй суучгал юм бол гоё олчин, сайхан амьдарчин, эсвэл би тийм л хүнтэй суuna гэсэн ийм нэг өрөөсгөл ойлголт маань яг бодит амьдрал дээр бас яг ингээд
хүнд хэцүү зүйл гараад ирэхэд бас хин нэг нь бууж өгөх, хашрах, эсвэл бүр одоо салж сарних те ийм нөхцөлийг бас бүрдүүлж байна гэж бас хэлмээр байна л да. Шүүхэд хандаад байгаа хүмүүсийн маань ихэвчлэн залуу хүмүүс байгаад байдаг гэж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийн маань хүүхдүүд ихэвчлэн бага насны хүүхдүүд, бага насны гэхээр нөгөө 7-оос доош насны ийм хүүхдүүдтэй хүмүүс ихэвчлэн салаад байдаг. Салыг гэдэг ийм өрөвдөл хүсэлт нэхэмжлэл ийм зүйлүүд байгаад байдаг. Бага насны хүүхдтэй ийм хүмүүсийн гэр бүлийн асуудлыг цуцлахад бол шүүхт өнөөдрийн иргэний хууль, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бол 7-оос дээш насны хүүхдийг бол өөрөөс нь санал асуудгийг. Гэр бүл цуцлахтай хамт бол хүүхдийн асрамжийг зайлшгүй тогтоодог. Энийг бол хэмжлийн шаардлага дурдсан ч байлаа, дурдаагүй ч байлаа. Бусад нэг өнөөгийн нийгэмд бас гэр бүл салдад нөлөөлж байгаа нэг зүйл бол яалчгүй гэр бүл төлөвлөлт байгаа. Тэгээ залуу гэр бүлүүд, залуу хосууд маань гэр бүл төлөвлөлт хийхгүйгээр шууд хайр сэтгэлийн холбоон дээр исэн бол шууд одоо хүүхдтэй болсноороо ч юм уу гэр бүл болж байгаа ямар нэгэн төлөвлөлт, гэр бүлийн төлөвлөлт гэж байхгүй шууд гэр бүл болж байгаа нь бол бас гэр бүл салтанд бол нэлийн нөлөөлж ийн гэж үзэж байгаа. Тэгээд шүүхээр бол шийдэгдэж байгаа асуудлыг нэгдүгээрт яг уу 7-оос дээш насны хүүхдүүдийг бол өөрөөс нь асууна. Тэгээд мөн одоо шүүх эцэг их хоёрын хинэн тэр хүүхдэд бол боломжийг илүү олох юм бэ гэдэг талаас нь бас асуудлыг хардаг. Энэ байдлыг бас шинжээчийн дүгнэлтээр одоо сүүлийн үед бол их хөвчлэн ингээд дүгнүүлээд явж байгаа. Энэ бол тухайн дүүргийн гэр бүл хүүхд хөгжлийн хэлтэс гэж байгаа. Энэгээр бол шинжээчийн дүгнэлт гаргуулад тэр эцэг их хоёрын хинэн одоо хүүхдэд илүү их боломж олгохын гэдэг дээр хүүхдийн эцэг эхийн гэрт нь очиод одоо гэр орон ямар байна, хүүхдтэйгээ яаж харьцаж байна. За энэ хүүхдийн одоо сэтгэхүй ямар байна, яаж хандж байна гэдэг бүхэл нөхцөл байдлуудыг харгалзаад бол шүүх шийддэг. Гэр бүл салтын гол шалтгаан бол яг зах зээлийн нийгэм шилжсэн яг 90 оны одоо манай төв дээр ирж байгаа хүүхдүүдээс ерөөхдөө ажлын туршлагаас ингээд хараад үзэхэд бол яг зах зээлийн нийгэм шилжснээ үе тэр үед одоо гэр бүл болж исэн аав ээж нь тийм ээ. Тэр үед яг нөгөө амьдралын хүнд нөхцөл байдалтай тийм ээ. Тиймэрхүү байдлаас болоод гэр бүл салдаг ч юм уу эсвэл бол өөр хэн нэгэнтэй гэр бүл болдог ч юм уу дахин гэр бүл болдог. Тэр байдлаас үүдээд яг 98 96-аас хойш онуудад төрсөн хүүхдүүд тийм ээ. Тийм хүүхдүүд их хөвчлэн одоо гэр бүл салсан гэр бүл салтын золиос болсон тиймэрхүү тохиолдод байдаг. Гэр бүл салалт хүүхдүүд хэрхэн нөлөөлөхийг Америкийн нэгдсэн улсын эрдэмтэн сэтгэл судлаач Чэрлийн гэр бүлийн салалт ба түүний үр дагаврын талаарх судалгааны үр дүнд гэр бүлийн салалт хүүхдийн ёс суртахуунд маш хурц бөгөөд хүн дээр тусч нөлөөлдөг. Ийм байдалд бага балчир хүүхэд ямар нэгэн аимшигыг мэдэрч өөртөө үл итгэгч болж үүнд өөрийгөө буруутай хэмээн яллаж эхэлдэг байна. Харин өсвөр насныхан цочрол бухимдал эмзэглэлээ шууд илэрхийлдэг. Зарим хүүхэд гэр бүл сарниснаас хойш 5 жил болон түүнээс ч урт хугацаанд өөрийгөө аз жаргалгүй гэгдэж, хаягдсан, ганцаардмал хүн хэмээн мэдэрч, зовнин эмзэглэх бөгөөд хүүхдүүд ихэнхдээ 1-2 жилийн дараа л сая тайвширч тайтгардгийг судалгаагаар нотолсон байна. Мөн эцэг ихэн салсан хүүхдүүд сэтгэл санаагаар унах, хэрэг төвөгт орох, хичээл сурлагадаа муудаж эхэлдэг байна. Гэр бүл салахад бол нэлээд хэрүүл шууган хийдэг эцэг эхчүүд хоорондоо зодолддог тий нэгнийгээ зодддог гэдэг. За ингээд ийм гэр бүлийн ийм хүнд байдалд байгаа хүүхдийн маань сэтгэл зүй тэр байдлаагаа дагаад ингээд өөрчлөгдөд сэтгэхийн тал дээр за дээрэс нь сурлагадаа мууддаг тий. За цаашдаа ингээд амьдралд хандах хандлага нь хүртэл ингээд өөрчлөгдөд ингээд явдаг. Манай сургуулийн хэмжээнд манайх 1830 хүүхэдтэй. За энэ хүүхдүүдийн маань яг судалгаагаар ингээд аваад зөвхөн 30 гаруй хувь нь гэр бүлийн ямар нэгэн асуудал гарсан зөвхөн салсан гэсэн юугаар өнчийн төрсөн хагас өнч мөнгөтэй өнч тустай шүү дээ тий. Яг тийм тоо бол байдаг. За тэгээд яг
ингээ хүүхдүүдээ нарийн ингээ судлаад ингээ ажиллаад үзэхлээр яг ямар нэгэн тийм асуудал гарсан сурлагын болон хичээл хоцордог, тасалдаг, анги хамт олонныхоо дунд ямар нэгэн асуудал гаргаж байгаа үед дийлэнх нь яг энэ гэр бүлийн ар гэртээ ямар нэгэн асуудалтай тийм байдаг. Бидний эцэг их сайхан амьдралтай, сайхан тогтвортой, үнэхээр насан туршдаа сайхан амьдарч байгаа бол бид нар ч гэсэндээ яг л тийм л амьдралаар амьдрна. Тэр байдал өөрөө үгүй болоод ирэхээр нөгөө гэр бүлд хандах, амьдралдаа хандах хандлагад маань ч гэсэндээ сүргээр нөлөөлж байгаа. Хөвчлэн тийм гэр бүл салдаас үүдэлтэй хүүхдүүдийн зан үр бол ерөөдөө тогтоц их муутай. Одоо нөгөөд нэг аав ээж хоёрын салангуудаа хоорондоо нэгэн рүүгээ дамжуулаад 7 хонуулаа чи аваад 7 хонуулаа би авч гэдэг юм. Эсвэл ээжтэйгээ муудалцахаар аав дарыг гүгээд очичдаг. Аавтайгаа муудалцахаар ээж дарыг гүгээд очичдаг тийм хүүхдүүд чинь. Ер нь бол нөгөө хүүхдийг шүүхтээр аваачаад тэгээд эцэг ихтэйгээ юм уу чи аавтайгаа амьдрах юм уу гэд ингээд асуун гэдэг бол тэр хүүхдийн одоо сэтгэх үед сэтгэлд бол маш асар их том тол болддог. Томчууд биднээс яг ингээд хүүхдүүдтэй яхахлаар дараа асуудал маань ерөөд бидний хувьд энгийн одоо ингээд их нэртэйгээ муудалцаа нөхөртөө муудалцаа юм уу сар сайрна тэр бол ингээд хоёр ээж аав хоёрын асуудал мэт боловч яг ингээд хүүхдтэй ингээд уулзах тэр бол асар их тийм сэтгэл зүйн цохилт хүүхдэд болсон байдаг. Гэр бүлийн тогтворгүй байдал маань ирээдүйд тэр хүүхэд гэр бүл болоход тэ хэрхэн яаж ядчил одоо хань ижлээ яаж хайрлах уу хүндлэх үү тэ тэрнтэйгээ яаж зөв зохистой амьдрах уу гэдэг дээр бол мэдээж бид нар бол баг одоо юу гэдэг ухамсаргүйгээр хар толб үлдээж байгаатай адилхан баггүй. Орхиж явсан, салж явсан, тоодгүй, харьцдаггүй, харилцаа холбоогүй байдаг нэг үзэн яддаг ч юм уу тэр жигтэй бүр эмэгтэй хүнийг тэр жигтэй үзэн яддаг. Тийм сэтгүүтэй болцсон тийм хүмүүс байдаг. Манай нийгэмд гэр бүл салгалтыг байх ёстой зүйл мэт хүлээн авч улам дасал болж эмзэглэхээ болж байгаагийн цаана бидний ирээдүй болсон мянган бяцхан үрс эцэг эхийн хайр халамжаар дутан гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрэх ирэхгүй ганцаардан өсөж өөрийгөө энэ бүхэнд буруутхан эцэг эхийнхээ хариуцлагагүй байдлыг нуруунд дээрээ үүрэн гинэн хонгор хүүхэд насныхаа баяр хөөр аз жаргалаа гуниг харуусал цөхрөл болон хувиргасаар байгаа юм. Энэ бүхэнд эдгээр бяцхан үрсийн өмнө хэн буруутай вэ? Эцэг эхчүүд та бүхэн эргээд нэг бодоод үзээрэй. Манай хүүхдээ одоо 5 настай. Салаад хэр болж байгаа вэ? Салаад 2 жил болж байна. Би одоо 17 настай. Тэгээд намайг одоос яг 2 жилийн өмнө 15 настай байхад ээж маань ээж аав хоёр маань салсан. Тэгээд ер нь хамаа намайг анх мэдээ орсон цагаас л эхлээд арх удаг байсан. Тэгээд сүүлийн 4-5 жил нь дандаа арх уух болгондоо тэгэл манай дүүнэр маань тэгэл дүүнрээ маань байнга зодддаг, ээжийг загнадаг, зодддаг байсан. Тэгэл аавыг ер нь гадуур гараад л ирэх болгондоо ядчил нэг өдөр ч гэсэн эрүүл ирээсэй гэж боддог байсан. Би их нэртэйгээ 19 настай байхдаа оюутан байхдаа танилцчихсан. Тэгээ яагаад салсан бэ гэхээр тэр үед бол би яг хайртай байгаагүй. Тэгээд юу ч гэмтэй хамгаалтгүй бэлгийн ярьцаанаас болоод ерөөд бол хүүхдтэй болсон. Тэгээд тэр үед их нэртэй бол хайртай байгаагүй. Тэгээд эмэгтэй хүнд чинь нөгөө анхны хүүхдийг ахуулж болдгоо. Үрийн цай хонд гэж байдаг. Тэгээд ер нь бол хүүхдтэй болоод нийлсэн гэхүүд. Тэгээд хүүхдтэй болсон цаашдаа амьдраад хайргүйч гэсэн яг тасаад болох юм байна гэж бодсон л доо. Тэгээд яг үнэхээр чадаагүй. Тэгэхээр хамт байх хүсэл сонирхол алгуулсан л доо иргэд. Тэрүүнээс олдсноос шинэ гэр бүлийг авч явах, дүүнрээ сайхан авч явах нь хамаг ачаан л ээж үдэрийн нуруунд дээр үлддэг. Тэгээ ээжийг айлгуулахад зовоохгүй байхыг боддог. Гэхдээ мэдээж хэрэг аавыгаа эргээд ирээсээ бид нарыг яг урдынх шиг арх уудаггүй байгаасаа л гэж боддог. Тэгээ гэр бүл салтын ер нь охирч нь бол мэдээж хүүхдэлтэй. Олон тэг ямар ч буруугүй. Би өөрөө ч тэнийг юм уу их нэрвээр хоёлоо одоо би тэрийн тэнийг өөргөн санаас болсон гэх юм да.
хаяа дуунар маань аав яага ирэхгүй байгаа юм. Тэгээд гэж ярихаар л айгүй хөрөвдөд ид. Яг үндэ тэгж арх уугаад байн хамттай байхдаа байн арх уугаад дарамтлаад байдаг ч гэсэн дүүнерт маань аав нь тодорхой хэмжээгээр л өгөөлөгддөг байх гэж боддог. Миний хувьд ч гэсэн хэдийгээр одоогоор үзэн яддаг ч гэсэн аавыгаа ирээд бид нарт илүү бүтэн ээжтэйгээ хамт байгаасаа л гэж боддог. Ер нь бол санаандгүй байдлаар төрсөн хүүхд болооч юм уу яг миний хүүхэд гэдэг одоо хүмүүс чинь хайрладаг штеп. Аавууд бол ялангуяа миний хүүхдэд бол аим байдаг. Би нэг тийм байдгүй ягаад ч яахнаас хүсэх хүүхд болоод ш тэр юм уу. Төрүүлсэн үрээ хог мэд хайж байгаа аимшигт явдал олширч байна. Энэ бол ураг төрлийн хүчингийн асуудал юм. Ардын багш сурагчтай гар хүрэх мөн сургуулийн орчиндөө сурагчид аюулгүй байж чадахгүй байгаамаа. Бид энэ удаа хонхны баяр руу, лонхны баяр руу гэсэн сэдвийг өдгөөр бэлтгэлээ. Зайсан дах насанд хүрээгүй ангид хүмүүжиж байгаамаа. Гэхдээ ирээдүй бол өнөөдрийн үр дүн. Гэр бүлтэй нийт хүн амын 12.8%-ийг хамтран амьдрагч буюу хууль ёсоор гэрлэлтэд батлуулаагүй хүмүүс эзлэж байгаа бөгөөд ихэвчлэн 20-35 насныхны дунд зөнхөлж байгаа юм. 15-аас дээш насныхны дунд гэрлээгүй хүн амын эзлэх хувь нэмэгдэж 1989 онд гэрлэх насны 4 хүн тутмын 1, 2000 онд 3 хүн тутмын 1 нь огт гэрлээгүй байсан байна. Анхны гэрлэлтийн нас хойшилж эрэгтэйчүүд 26, эмэгтэйчүүд 24 наснда тус гэрлэх болсон байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 43.8%, эрэгтэй тэргүүлэгчтэй өрхийн 34.8% нь ядуу байдаг байна. Ядуу өрхийн 12-оос 17 насны хүүхдүүд сургуульд хамрагдалтын түвшин 67% байдаг байна. Уг нь гэр бүлийн тогтвортой байдал улс орны хөгжлийг түргэгдэх учиртай. Гэтэл энэ цагийн амьдрал хэврэгшиж, бие биендээ итгэх итгэл нь алдарч, хоёр тийш болон үр хүүхдээ өнчрүүлж байгааг дээрх баримт гэрчилж байгаа юм. Гэр бүлийн салалт эцэстээ үр хүүхдийн хүмүүжилд нөлөөлж, эргээд нийгэмд хар мөр тарьж байгааг эцэг эхчүүд төдийлөн ухаардаггүй. Тэд биел гэсэн сэтгэхүйн занганд орж, болж бүтэхгүй талаас нь харан амьдралын утга учирыг тайлж чадалгүй, ойлголцохоосоо илүүтэйгээр хэрүүлээ уртал болгодог. Мэдээж хэрэг хэрүүлтэй амьдрал удаан үргэлжлэхгүй. Эцэг ихэн таарахгүйгээс салаал үзгэхэд цаана нь үр хүүхэд өнчөрч, дутуу сэтгэлээр хорвоог туулна гэдэг тэдний хувьд хүндхэн даваа. Үнэн дээр бие бинийгээ дутуу таньж, амьдралаа холбосноос салалт нэмэгдэж байна гихч үүний цаана хөрөнгө мөнгөний асуудал бас байгаа юм. Нийгмээ дагаад гэр бүлийн харилцаа холдсоор байгааг гэр бүл судлаачид хэлж байна. Түүнчлэн энэ цагт гэр бүлийн салалтын бас нэг гол шалтгаанууд нь арх хэтрүүлэн хэрэглэх, гэр бүлийнхнийгээ дарамтлах, олон жил тусдаа амьдрах, өөр хүнтэй гэр бүлийн харьцаа, бэлгийн харилцаа тогтоохоос үүдэн гэр бүл салалт нэмэгдэж байгаа юм. Одоо нэг улс ирээс мөнгөнд чоналтай, мөнгөтэй хүнтэй сууж амьдрал их сайхан болдгийн шиг бодогдоод байна. Дээр үед л юм байгаа. Мэдээж тэгээд гэр бүл салтаас хүүхэд өнчирч байна. Тэгээд залуу асууд нэг нэгнээ танихгүй бол бас бие биенийхээ занг мэдэхгүй, их нэрээ ч юм уу, нөхөр авах талаас ч юм уу. Тийм хямрал одоо бас хямрал дагаал бүгд л хуус нэгмээр хямарч байгаа. Тэрнээс л болж байгаа гэж бодож байна. Ааж юу нь яагаас салцсан бол салаа хэр удаж байгаа? Амаа багаас нь төрөөд л хайцсан. Ээж юм мэддэг юм уу? Ээж нь чамаа хайцсан юм уу тий? Тэгээд ер нь аав ээж хоёр нь ингээд салаагүй ингээд хоёулаа ингээд байж байхдаа ерөнхийдөө ямар байдаг байсан бэ? Чи ер нь гэртээ байх хэрэг дуртай байсан бэ? Хэрэлдэл байдагс. Ээж нэг юм уу? Ээж байхгүй. Төсөөж байхгүй. Тэгээд аав их дүүгэн бэ ээжигэд уттай. Тэгээс хойд ээж нь зодоод идэх юм уу тий? Аав ээж хоёрын яасан? Аав байхгүй ээж юу хүнд задуулаад хамаг дээрндүүлээд юу хөлн өвчтэйгээд юу нэг наачандаа. Одоо ер нь аав маав чамайг эргэж ирдэг юм уу? Химээ эргэж ирдэг. 2 удаа эргэж ирээд дахиж ирээгүй. Ер нь гэрийнхнийгээ санаж байна уу? 2 удаа эргэж ирсэн юм 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 уу
Санаж байна. Одоо ингээд аав ээжтэйгээ гэтээ аав нь чурангоос гараад ээж нь эрхүүгээ болоод гэр бүлээрээ гоё амьдруулж чадахгүй санагдах уу? Ээж нь чамайг үзэж байгаа бол ээжтэй юу гэж хэлэх үү? Ээжтэй юу? Тагч үтгэр ухаар. Улсын бүртгэлийн ерөнхий газраас гэр бүл салгалтын байдал судалгаа явуулсан байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд манай улсын 1000 гэр бүл тутмын 100 гэр бүлээ цуцлуулсан болох нь уг судалгаанаас харагджээ. Гэр бүл салгалт ихэвчлэн 20-35 насны хүмүүсийн дунд тохиолдож байна. Түүнчлэн гэр бүлээ цуцлуулахаар ханддаг иргэд дээд тал нь 3 хүүхэдтэй байдаг байна. Болохгүй байна, бүтэхгүй байна гэд ирээдүйн бүхий л зориг тэмүүллээс ухарч нэгэн тулганы галыг бөхөөж байна. Анхны амьдрал, анхны эхлэлээ хүсэр хаяхаасаа илүүтэйгээр хорвоод мэдлээд хилт орчиж амжаагүй нялх хүрээ өнчрүүлж орхих. Тэр хатуу шийдвэрийг дэндүү амархан гаргадаг болсон мэт. Эцэг их болсон тэдний залуу насны аа гомог, шантарч туйлдах сэтгэлийн бурууг юу ч мэдэхгүй ангалзан эрхлэх бяцхан үрн үрч золиос болон шийтгэгдэж байна. Нөгөөтэйгүр гэр бүл болох гэж байгаа хүмүүс бие биенээ ойлгож мэдээгүй, цаашлаад өөрийгөө ч бүрэн таниагүй байдаг болж. Өөрийгөө танин мэдээгүй хүн бусдыг таньж яахан чадах вүлээ. Үүний урьдчилан ханаа таних гэж оролдох орлого бүрэн бүтэлгүйтэж хэрүүл уралд хүргэн улмаар таарахгүй юм байна гэсэн дүгнэлт хийхэд хүргээд байна. Гэр бүл гэж юу вэ гэдгээч төдийлөн мэдэхгүй. Гэр бүлийн гишүүдийн, нөхрийн, аавын, эхнэрийн, ээжийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж амжаагүй хэрнээ дэр нэгтгсэний уршгаар энэ бүхэн гарч байгаа юм. Бүх талаараа огт бэлтгэдэггүй хоёр хүн нэг гэрт орж амьдрал үүсгээд эхлэхээр гэрлэх гэж юм хэцүү зүйл байдаг юм уу? Би ингэх ёстой гэж үгээд маш олон хямралд өртөж асуудал урган улмаар шантархад хүргэдэг байна. Гэр бүл болж амьдрал зохион гэдгийг чулуун гэрт тоглоом өрөн тоглохдоо адил сэтгсэн мэт дэндүү хэврэг, дэндүү хийсвэр болсны учир юунд байна вэ? Нийгмийн амьдрал шинэ үеийн сэтгэлгээ юу? Эсвэл багаас болсон хүмүүжил ухамсар уу? Гэр бүл бол хүүхэд амьдрах, хөгжих, төлөвшөх анхдагч орчин байдаг. Тиймээс хүүхэд хамгааллын асуудлыг гэр бүлийн орчин, эцэг эхийн үүрэг хариуцлага, гэр бүлийн бусад гишүүдийн оролцооноос салхан үзэх боломжгүй юм. Ер нь бол нэгдүгээрт хүүхэд шүү дээ. Тэгээ бүх юмний нэгдүгээрт хүүхэд байдаг, өөр удам байдаг. Тийм болохоор хүүхдээр анхаараач гэж хэлмээр байна тий. За эцэст хоёр хүний амьдрал бол нэг хоёр хүн хоорондоо ингээд учир зүгөө олохгүй байдлаас болоод ингээд гэр бүл салж байгаа юм тохиолдлууд энэ бол хамгийн их хохирж байгаа нь бол хүүхдүүд. Ямар ч байсан хүүхд гэдэг бол нэг номерт гэртээ байх хэрэгтэй байдгийн шүү. Тэгээд гэртээ амьдарч байгаа хүүхд гэдэг нь шалгуур аав ээжтэйгээ гэр бүлийн халуун уур амьсгалт хэдий тэнд хоол унд дутмагч гэсэнтэй хийн хайр халамж гэдгийг бол юугаар ч нөхөж орлуулж болдгоо. Тэгэхээр энэ болгон бол бас гэр бүл салах нь өнөөдөр болохгүй маа гэдгийг бол шат шатандаа ойлгоцсон. Одоо харин эцэг эхчүүд бид нар өөрсдөө юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр бидний амьдрал хохирох юу гэдэг салахад үр хүүхэд маань хохирно шүү. Тэ бид нар амьдралаа одоо ингээд бид хоёрын асуудлыг эцсийн эцэс золиосонд нь үр хүүхэд маань хохирч үлдэн шүү гэдгийг л анхаарч ойлгох хэрэгтэй. Монголд гэр бүл салалт ихсэж улам залуужж байгаа нь нийгмийн эдийн засгийн хувьд сөрөг нөлөөтгөөс гадна салж байгаа хосуудын ихэнх нь хүүхэдтэй байдгийг өнөөдөр нэвтрүүлгээрээ харууллаа. Үүний хар сүдэр нь эх орны маань ирээдүй болсон алдраа бяцхан үрс эцэг эхийнхээ хариуцлага умарсан алдаанаас болж элэг бүтэн гэр бүлийн хайр халамжинд хүмүүжин бусдын адил үсэн торнох ирэхгүй болж өөрийгөө буруутхан амьдралыг үзен ядаж итгэх итгэлээ алдан бяцхан зүрхэндээ шархтын амьдарч байгаа юм. Амьдралаа босгож бүтээх хэцүү. Харин өөрийн гараар босгосон амьдралаа нураах нь хоромхон зүрийн асуудал байдгийг эцэг эхчүүд та бүхэн ухаарчныг бодож үзээрэй. Хүүхэд ээж аавынхаа хайранд өсөж торнох эрхтэй гэдгийг мартаж болохгүй. Ингээд үзэгчдээ их ор Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэдэг өнөөдөр ба ирээдүйн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт гэр бүлийн салалт, мөн гэр бүлийн салалтнаас болж хүүхэд хохирдог талаар хөндөн хүргэлээ. Ингээд дараагийн нэгэн сэдвээр иргэн уулзъя. Баяртай үзэгчдээ.
төрүүлсэн үрээ хог мэт хайж байгаа аимшигт явдал олширч байна. Энэ бол ураг төрлийн хүчингийн асуудал юм. Ардын багш сурагчдаа гар хүрэх мөн сургуулийн орчиндөө сурагчид аюулгүй байж чадахгүй байгаамаа. Бид энэ удаа хонхны баяр руу, лонхны баяр руу гэсэн сэдвийг өдгөөр бэлтгэлээ. Зайсан дах насанд хүрээгүй ангид хүмүүжиж байгаамаа. Гэхдээ ирээдүй бол өнөөдрийн үр дүн.